Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ, Гацууртай яриа нэвтрүүлгийн баярын дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Гацууртай яриа нэвтрүүлгийн баярын дугаарын эрхэм хүндтэй зочдоор Монголын зохиолчдын эвлэлийн яруу найрагч бүсгүүчүүд өргөдөө оролцоод байна. Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр Гацууртай яриа нэвтрүүлэгт маань салбарын эрхэм хүндтэй зочид хүрэлцэн ирдэг. Өнөөдөр бас Монголын маань сор болсон энэ сайхан бүсгүүчүүд маань яруу найрагчдын төлөөлөлд хүрэлцэн ирсэн явдал гүнээ талархаж байгаагаас илэрхийлье. Өнөөдөр цэнхэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм үзэгчид шинэ оноо, шинэ жилээ тэмдэглээд гэртээ одоо сайхан энэ 31-ний өдөр бол баяр хөөрөөр дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр энэ сайхан яруу найрагчдынхаа энэ яруу найргийн ертөнцөөр аялах ийм ад завшаан тохиолсон миний хувьд ч гэсэн их баяртай байна. Тэгээд та бүхэн Монголын зохиолчдын эвлэлийн одоо хийж хэрэгжүүлсэн ажлын тухай болоод ирж буй 2020 онд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Энэ талаараас яриагаа эхлэе гэж бодож байна. Дамжилт бүтээлтэй, ад жаргалтай, хөгжүүн цэнгэнтэй 12 дугаар сарын мэндийг Монголынхаа өргөн олон түмэн та бүхэндээ дэвшүүлье. За ингээд Монголын зохиолчдын эвлэл маань 2019 онд 90 нас хүрлээ. Тэгээд 90 жилийнхаа өргөн дэлгэр одоо маш сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. За 12 сарын 28-нд одоо утга зохиолын шилдэг шагналд бол Халтан үүд наадам зохион байгуулагдлаа. За 1 сарын 4-нд Болор цам яруу найргийн наадам маань болно. За 1 сарын 9-нд Монголын зохиолчдын эвлэлийн үүсгэн байгуулагдсан өдөр утгын жимнэг яруу найргийн наадам маань болно. Тэгэхээр мэдээж 90 жилийн түүхтэй Монголын зохиолчдын эвлэл гэдэг бол үнэхээр одоо тууштай 90 жил энэ одоо агуу зохиолоороо өнөөдрийг хүртэл эх орныхоо өнцөг булан бүрт Монгол улсынхаа өнцөг булан бүрт одоо энэ яруу найргийнхаа ертөнцөөр одоо аялуулж яруу найргийн ертөнцөөр тэр уран бүтээлийн дээжс бүрдчихэд. Тэгэхээр уран бүтээлчд маань мэдээж салшгүй холбоотой манай одоо 1-р суваг телевизээс соёл урлагийн телевиз тэр тундаа уран бүтээлчдийг бол дэмжиж ажилладаг. Энэ утгаараа бол энэ сайхан баярын ороо энэ эрхэм одоо уран бүтээлчтэй энэ халуун яриа өргүүлж байгаадаа баяртай байна. Энэ сайхан баярын өдөр шинэ жилийн баярын ороо цэнхэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм үзэгчид та бүхэндээ энэ сайхан үзэгсэлэнтэй бүсгүүчүүдээ бас би танилцуулъя гэж бодож байна. Та бүхэн манаас өөрсдийгөө танилцуулаад үзэгчтэйгээ салон дулаа яриа өргүүлээч. За миний хувьд бол Монгол хэл шинжилгээ магистр зэрэгтэй сэтгүүлч хүн одоо өглөөний санинд уран бүтээлийн албанд сэтгүүлч хийдэг. Маш дуртай ажиллаа хийдэг болохоор өдөр болгон шинэ содон хүмүүстэй уулзаж учирч өдөр бүр сайхан газруудаар явж ингэж ажил мэргэжил маань ч тэр яруу найраг маань ч тэр намайг өдөр болгон сайхан газраар алхуулж өдөр бүр хүний дэдтэй уулзуулдаг болохоор би хөөргөө азтай гэж боддог. Уран бүтээлийн хувьд бол 2016 онд Хатан салхины сэвшээ хайрын гумуудаа гэд яруу найргийн хос ном гаргасан. Мөн бод гөрөөсний зүүд амаргийн дарс гэд яруу найргийн сонсдог CD-тэй. Өнгөрөх жил бол энэ бүрхэг өдрүүдийн блюз гэдэг яруу найргийн төврээ гаргаад тэгээд Гандигар гэд яруу найргийн юм цомог гаргасан. Тэгэхээр уран бүтээлийн ол замхтай явж гэн мөн ирэх жилийн одоо энэ сайхан ирж буй энэ он цаг ирж буй зүйл гэдэг маш их сайхан хүлээлт тийм ээ уран бүтээлийн юм богц задлах юм он жилүүд байх болно. Одоо сайхан шинэ ном маань бас одоо үлгийтгэд бэлэн болчихсон хүлээгээд уншаад байж байгаа шүү. Монгол Улсын их сургуулийн Солонгос хэлний орчуулагч мэргэжлэр төгссөн. Одоо Говьалтай аймгийнхаа сурын холбооны харваачаар ажиллаж бас сурын үндэснийхээ сураа хичээлж байна. За 2020 он энэ сайхан 2029 дэгштэй тохиосон ондоо анхныхаа шүлгийн төврийг гаргах га сэтгэлийн хэвшил нэртэй гаргах гад их бэлтгэлтээр нь бэлдээд ажиллаж байна. За би одоо шүлэг яруу найраг за дурсамж түүхийн хүүхдийн гэсэн одоо 9 номыг гаргасан байна. За энэ хамгийн анхны ном бол Бурхны шоу гэдэг одоо ээжтэй зориулж бичсэн шүлгийн ном байгаа. За дараагийнх нь одоо өвөөдөө зориулж итсэн эгэл амьдрал эглээрээ дараа эгэл амьдрал эглээрээ агуу гэдэг одоо түүх дурсамжийн номыг бичсэн. За тэрний дараа хаяахан гэдэг яруу найргийн ном, сэтгэлийн өргөс яруу найргийн ном, тэнгэр уруух цаг яруу найргийн ном, охиноо хайсан намар гэдэг богино өгүүлгийн ном. За миний дүү хилд хөлд сургуульд орлоо гэдэг хүүхдийн шүлгийн ном, хулган хадагтай цай гэдэг хүүхдийн үлгэр өгүүлгийн ном. За өөрийнхөө дуунуудыг нэгтгээд 108 дууны шүлгээ нэгтгээд даан чол байна гэдэг одоо өөрийнхөө хамгийн дуртай дуугаар нэрлсэн дууны номыг одоо гаргасан байгаа. За 19 онд бол одоо миний хамгийн том
одоо хүсэж мөрөөдөж одоо хийж зүтгэж явсан маш олон жилийн одоо нөр их хөдөлмөр бүтээл шингэсэн хэлвчгийн ухааныхаа докторийн зэргийг хамгаалсан явдал байлаа. Сайхан докторийн зэрэг хамгаалсан. Монгодоос хялуун баяр хүргэе. Тэр баяр хүргэчихөө. Баярлалаа. Мэдээч хэрэг шинэ жилийн дурсамжууд түүхийг бол яриад байвал цаг одоо хүрэлцэхгүй байх. Тэгэхээр та бүхэн маань дурсамжуудаасаа бас нэг нь хуваалцаач гэж би бас хүсэж байна. Цаг хугацаа гэдэг улиран өнгөрөх тусам хүмүүний амьдралд бол дурсамжтэй, дуртатгалыг гэгэн сайхан хадгалж үлддэг. Шинэ он гэдэг шинэ бүхнийг авчирч байгаа тийм нэг гэлтгансан тийм нэг шижир тийм дурсамж хүний сэтгэлд байдаг штэ. Ялангуяа шинэ жил гэхээр хүүхэд насны шинэ жил хамгийн тийм гэрэлтэй, гэгээтэй тийм санагддаг. Сурагч байхад бол өвлийн юм сайхан сахалтай Монгол өвлийн өвөө бэлэг авчирна гэдэг бол бидний хүсэн хүлээдэг тийм хамгийн гоё өдөр. Тэгээд тэртээ ингээд шинэ жилийн гацуурыг зарчаад оройн гэрлээ унтраачаал тэр гэлтганж байгаа тэр гэрэлт нь нөгөө мөрөөдөд те гой гой шүлгийн санаа бодоод ч юм уу мөрөөдөд ингээ хэвтэн гэдэг бас хамгийн гоё тийм гэгээлэг байдаг. Тэгэхээр шинэ жил гэдэг яг л тэр нөгөө мандарины өнөр, алимны өнөр тэр нэг гоё цаасан бэлгийн тийм ууттай тэр л гоё дурсамжаараа ингээд хадгалагдсан байдаг. Тэгэхээр шинэ жил гэдэг бол хамгийн гоё баяр. За тэгээд яруу найрагчд тэгэхээр бас хэлж байгаа өв бүрэн л одоо юу гэдгийг бас нэг утга уянгийн халилтаа яваад байх юм тийм ээ. Нэг л нэг сонин содон зүйлийг бас мэдэрлээ. Тэгээ манай энэ залуу яруу найрагчдын төлөөлөл бас хөрөлцөн ирсэн байгаа. Мэдээ салбарын хүмүүсээс ер нь яруу найрагч хүн юугаараа ялгаатай байдгийг. Яруу найрагч гэвэл магадгүй манай үзэгчд маань за ерөөсөө л учир зүггүй л одоо зүгээр шүлэг уншаад л тийм ээ шүлэг зохиогоод л байдаг гэж ойлгодог шүү дээ. Ер нь энэ талаар юу гэж боддгийг энэ талаар үзэгчдээ саваалцаа сонирн байж магадгүй энэ сайхан баярын орой. Яруу найр гэдэг бол яалтчгүй тийм гэгээлэг тансаг зүйл байдаг. Тэгээд одоо яг би бол Говьалтай аймгийн залуу яруу найрагч байгаа. Тэгээд манай аймгаас бол зохиолын 3 ноён оргил гэдэг чадраа хоолын лодоо дан бишгийн цэтэнд орж лодонгийн төдвөгөө нар нэгэн төрсөн төрөн гарсан байдаг. Тэгээд энэ алтан үеийнхаа сорволсон зохиолчдын араас зам мөр жимийн дагаад тэгээд энэ эрхэм нандин хүмүүсийн зохиол бүтээлийг багасаа шимтэн уншиж өссөн. Тэгээд одоо мөн нэвтрүүлэлт орж байгаа энэ 3 сайхан эрхэм яруу найрагч бүсгүүчүүд нь мөн л миний бас 10 жилээс шүлэг яруу найргийн шимтэн уншдаг тийм сайхан яруу найрагч бүсгүүчүүд юм байгаа. Тэгээд энэ бүсгүүчүүдтэй энэ сайхан баярын үдш нэг нэвтрүүлэгт орж байгаадаа миний хувьд маш их баяртай байна. Тэгээд яруу найрагч би бол өөрийгөө яруу найрагч гэж цодлож яриахан чадахгүй. Зүгээр л анхлан бичиж байгаа, сонирхож байгаа шүлэг яруу найрыг шимтэн орлдог тийм зүгээр сайхан шүлэг яруу найр дуртай залуу хүн гэж хэлнэ. Миний хувьд бол нэг үгэнд аягүй их итгэдэг, үг амилж бодол биелдэг. Эрхэм яруу найрагчдын маань амнаас нь асгарах үг бол яг сувд шиг тийм эрдний шигтгэ шиг нандин эрхэм байдаг. Тэгээд энэ бүх яруу найрагчдынхаа шүлэг яруу найргаар Монголын ард түмэн хөлөвдөж амьдардаг болов. Тийм учраас яруу найрагчид яруу нэгээс салбар гэдэг бол ямагт хүний анхаарлын төвд байдаг тийм эрхэм нандин гэгийн оюуны маш том салбар гэж миний хувьд боддог. За хуучин оноо үдэж шинэ оноо шинэлэг бүхний эхэлж байгаа энэ сайхан өчид бас энэ сайхан нэвтрүүлэгт бас урьж биднийг оролцуулсан танаа цэник телевизийн хамт олондоос шинэ жилийн баярын мэндийг хүргээд эх ондоо бас ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье өрөөё. Баярлалаа. За 2019 он бол одоо уран бүтээлч бидний хувьд бол бас уран бүтээлийн их ол зомогтой их сайхан жил байлаа. Монголын зохиолчдын маань нэвлийн 90 жилийн ой тохиож бас энэ 90 жилийн ойд бид нараас олон сайхан арга хэмжээнд бас оролцож за олон сайхан уран бүтээлийг үлгийдэн авсан ийм сайхан он жилүүд байлаа. За миний хувьд бол энэ 2019 онд за одоо би ингээд барьцсан сууж байна. Эрхэм үзэгчтэй танилцуулахад. Тийм. За ямар тач эхний энэ номоо эхлээд танилцуулъя. За сонгоо архины сор уян гэсэн энэ номыг бол 2019 онд эмгэгтгэж эрдагтрлаж одоо саяхан одоо шинээр үлдгийдэн авлаа тий. За энэ номынхон тухай эхлээд товчхон танилцуулъя. За яагаад сонгоо архины сор уян гэж нэрлэсэн бэ гэхээр за манай нийслэлийн одоо баруун дүүрэг сонгоо архин дүүрэгт маань утга зохиолын одоо 1961 онд байгуулагдсан сайхан салбар нэгдэл бол байдаг. За энэ нэгдлийн маань одоо 61 онд байгуулагдсан нэгдэл учраас за удахгүй одоо 60 жилийнхаа оюун босгон дээр ирж байгаа энэ сайхан нэгдлийнхаа одоо түүх 60 жилийн ойг тохиолдуулж
За мөн Монголынхон зохиолч дэвлээ 90 жилийн ойг одоо тохиолдуулж энэ номыг одоо гаргасан юм аа. За сонгон хайрханаараа угалсан зохиолч аруу найрагчдын маань одоо уран бүтээлийн 1-р за 2-р 4 бүлэгтэй ном байна. За 2-р бүлэгт нь болохоор за манай утга зохиолын салбарын одоо сонгон хайрхан утга зохиолын салбарын түүх бол одоо ингэж орсон. За энэ бол бас хамгийн чухал. Одоо энэ утга зохиолын маань энэ ууган салбарын түүхийг мэддэг одоо яг тэр түүхийг мэддэг хүн бас ховор бол байна болжээ. Тийм Ахмад одоо гишүүд маань байгаа. Тэгтээ одоо бас яг 61 оноос хойш одоо ингэж энэ салбар зөвлөл яаж явж ирснийг одоо мэддэг энэ Ахмадуудаасаа би бас их судалж энэ номыг судалгаа хийж олон жил одоо ингэж одоо бэлдэж энэ 90 жилийнхаа ой дээр гаргасандаа бас их баяртай байна. За ингээд 3-р бүлэг манай дүүргийн маань бас үүсэл хөгжлийн түүх явж байгаа. За 4-р бүлэг дээр маань бас манай сонгон хайрхантай холбоотой дуу шүлгийн одоо уран бүтээлийн одоо найрагчдын маань одоо уран бүтээл ингэж явж байгаа энэ сайхан номоо ингэж 19 онд үлгэдэж аваад туйлын их баяртай байна. За тэгэхээр сонгон хайрханчууд маань бас нилээдгүй том одоо соёлын үрийг бас үлгэдэж авсан биш үү тийм ээ? Тийм шүү тийм. За тэгээд мөн бас энэ 19 онд бас яруу найргийнхаа нэг одоо цомгийг бас одоо ингэж үлгээд авлаа. Тэгээд бас баяртай байна. Энэ талын Монголгоод ингэж энэ цомгоо нэрлэлээ. Тэгээд миний нэг юм 4 мөрт байд юм л да. Талын Монголгоод энэ уулсын дундаа солонгон өнгөтэй танан цагаан эрхэс дор бадамлын ухаан их шиг татна гэсэн сайхан 4 мөртөөр энэ цомгоо нэрлсэн байгаа юм. Тэгээд би сая нэг 11 сард нэг бүгд найрамдах Солонгос улсад нэг арга хэмжээнд оролцсон юм а. Дэлхийн одоо яруу найрагчид одоо гадаадын тэр бүгд найрамдах Солонгос улсад байдаг гадаадын одоо яруу найрагчид оролцсон нэг тийм арга хэмжээнд би оролцож нэг шүлгээ уншаад за тэнд бас манай Жалбуугийн ганц чимэг гээд манай яруу найрагчч маань намайг урьсан. Тэгээд за мөн Солонгос улсад би бас энэ талын Монголгоод яг нэг би цомгийнхаа бас нэг нээлтийг бас нэг хийсэн байгаа. За энэ нээлтээрээ бас Солонгост байгаа монголчуудаа бас утга зохиолын одоо халуун дотн яриа усгсан юм сайхан нэг тийм уулзалт болсон. За ингээд мөн бас миний аав чинь бас яруу найрагч хүн байсан. Тэгээ миний одоо бас энэ утга зохиолын маань багш намайг одоо энэ утга зохиолын их замд бол хөтлсөн хүн маань одоо миний аав маань байгаа юм. Тэгээд аав маань аавынхын одоо энэ сонгоод байгаа учрандаа гэдэг бас энэ дууны цомгийг бас би бас сая шинээр одоо энэ дуугийн одоо хайж ингэж одоо радиогийнхаа алтан фондноос нэлээд хитэн дуу бас ингэж гарч ирсэн их баяртайгаар энэ цомгийг ингэж одоо гаргалаа тийм. За тэгээд манай яруу найрагч Гэрэлмагийн маань хувьд 2019 он бол нилээдгүй ол зомгоор дүүрэн жил болсон биш үү дээ. Маш олон одоо өөрийнхөө мэргэжлийн дагуу тийм ээ яруу найрагчдынхаа төлөөлөл болж олон цомог олон одоо номыг бас гаргаж тэр дундаа сонгон хайрханчуудынхаа нилээдгүй соёлын өвийг бас түгээсэн байна. Тэгээд Гэрэлмадаас амжилт хүсье. Илүү их одоо номын цагаан буян үргэлж ивэж явах болтугай гэж хүсэн хэрвээ. Тэгээ өнөөдөр манай одоо энэ гацууртай ярианд маань бас энэ сайхан яруу найрагч бүсгүйчүүл маань ингэж орж байгаа учраас би бас нэг бүсгүйн тухай нэг сайхан шүлэг хэлье. За өнөөдөр бас манай Хичээ орлоо дүү маань бас говьлтай аймагаас ирээд өнөөдөр бас гинт өглөө бит хоёр уулзаад энэ нэвтрүүлэгт маань ингээд шууд ирж оролцож байгаа. Тийм тэгээд алтай бүсгүй. Би ч бас өөр алтай бүсгүй л дээ. Тийм тэгээд энэ сайхан бүсгүйчүүлдэ зориулаад алтай бүсгүй шүлгээ хэлье. Сүмбэр алтай хөх уусад оноож төрсөн минь учиртай сүлдэт алтай зэрэглэлийн дунд сүтээ минь дээр хөөцөлсөн суу алдарт мэрэгний нутагт түжээлж яваа тавилан би сүслэж алтай ган дээдлэх он цагийн хэлхээ би Сүмбэл энэ дэнжид өнгөрүүлсэн момент насараа багтан ертөнцийг зөрөөтүүлсэн өндөр хөх харчуулын алдраар гойно 9 эрдний бүрдтэй дэлхийд ганцхан ижиуларан гойно ерөөлийн хүчийг хайрлсан дээдсийн нутаг уул алтайгаран гойно алтай бүсгүй та хөдөнд говийн хөх хүүлсэн ижийн хөрөн толгодын хөхөрсийн гэргийн хүслийн жолоогоо татах удам залгсан бүсгүй айл холын бишээр хондоршдог хөглөр алтай бүсгүй.
цас цутайн өргөлөөс цахиур төмрийн дуулал ихшгэлэн цадигт түүхийн бишрэлд бичгийн хүмүүний алдар мөнхрөн цацал тахилахад цаг хугацааны гэрэлчлүүдэд хөхөвгөд уусшгийн сүрлэг байсан цацал тахилахад улсын зүлээ Монгол алтаагаас амьдрал хэлнэ. Алтай мөсгүй та хөдөнд ховийн хөх улсын ижийн хүрэн толгодын хөхөрсийн гэргийн хүслийн жолоогоо татах удам залгсан бүсгүй айл холын биш ойрхонд оршдог өглөр алтай бүсгүй галбын улаан тимээдийн цагийн шугуут бүрднээс галаа тахиж бадрах шаргалуун цагийн түүхийг бичлэлсэн газрын диважин засах тааныхын тонтод хүсэл дэвжихтэй гэргийн хонгор насаа эрдэн засгийн унгаар бүвэл жаргацсан алтай бүсгүй та хөдөнд ховийн хөх улсын ижийн хүрэн толгодын хөхөрсийн гэргийн хүслийн жолоогоо татах удам залгсан бүсгүй айл холын биш ойрхонд оршдог хөглөр алтай бүсгүй. За баярлалаа. Ингээд 2020 онд бүгдээрээ эрүүлийн их аж жаргалтай сайн сайхан байхын тэр сайхан эрүүлгийг өргөн төвшүүлье. Та нартай. Тэгээд гой алтаачууд манаас та хоёраараа баярлаж бахархаж байгаа. Энэ сайхан шинэ жилийн баярын орой гой алтаачуудад зориулж ялангуяа гой алтай аймгийнхаа бүсгүйчүүдэд зориулж халуун сайхан шүлгийг уншиж үзэгчтэй мэлалаа. Гэрэлмагч маань бүсгүйчүүдэд зориулсан сайхан шүлэг уншлаа. Би хөвгүүдтэй зориулж шүлэг дуудъя. За. Хөөмн хөвгүүд минь хуйлан хонгор зүрхэндэн хүсэл шатаан дүрлцэн очис минь хүлээгээ гүйчрлийн харгуйд хүч асаан харуулсан сахиул минь хүсээгүүгнийхэн хариуд хүүхэд шиг итгэсэн сахиус минь цээжрийн хамгаалж мэдэх цэрэг шиг чин зоригтэн минь цэнхэр тэнгэрийн өнгөтэй цэцэг зөөсөн шуухаас минь шаргал намрын халууралд шаналан урагдагч навчис минь шанхны минь усыг илбэх гэж сая жилийн гэрлээ сунгасан моторт чинь инээмсэглэлээс юм бутарсан цэцэгсийг эрдэн мэт талбил алгандаан ургуулж мэдэх ийм л гинхэн болохоор чинь зовлон зохиож нулимсыг чинь би үзэхгүй зоргоор насыг чинь дингийн гэрэлт үйхгүй л гэхтэн гоохтын нарийнхан шилбэнд сарны туяа тусгаж өөрийгөө би нуудаг гой шүлгийн шаданд гэрэлт харцыг чинь арилждаг гэрэлтэн гүнэглэгч дурлын гуйлагчин болгодог гээгдэн алдуурагч хүзүүнийхэн алчууршгэн сандаг агч модонд бясалгагч агч модод болгодог анир гүмийн дундах анир гүмэн болгодог бодтой бодгоо оршиж бодлын маананд төөрүүлдэг бороотой цэцгэс туучаад хүл нүцгэн хүлээлгдэхтэй би уучлал ирэхгүй 100 жил мартаж чадах уучлал ирээд 100 жил мартагдахгүй байж мэдэх тийм л гингүй гэмтэн болохоор цагаахан бүжиг дүрий 25 дугаар зуунд часулаан зангаагаар гоёод ирээрээ. За яруу найрагчд гэхээр хүн болгон ингээд нэг арай юу гэдгийг уран бүтээлчдээр дамжуулж ойлгодог шүү дээ. Гэтэл ер нь яруу найрагчд ер нь гинт онгот нь орд юм уу? Аль эсвэл одоо удам дамжид юм уу? Аль эсвэл одоо юу гэдэг хичээд зүтгэдэг юм уу? Ер нь юутай холбоотой гэж та бүхэн манд боддог вэ? За ер нь бол яруу найргийг бол явахтай маш олон одоо сэтгэгчд бол одоо ингээл тэнгэрээс ингээл өгөж байгаа өгдөлч юм уу? Эсвэл яруу найрагч нь бол одоо тэр тэнгэрийн одоо үгийг хэлдэг одоо гар моторн ч юм уу гэх мэтлэнгээр бол маш олон соён гэрвч ярьж ирсэн л дээ. Гэхдээ зүгээр сууж байгаа шүлэг хүчин гэж бас юу яах вэ? Тухайн хүнд бас удам байна, өгөгдөл байна тий. Тэр бүхэн хосолж байж ижил бол шүлэг яруу найраг хүчнэ. Тэгээ яг жинхэнэ одоо шүлэг яруу найргийг бол энгийн хүмүүсээс өөр төвшөнд бичиж байгаа учраас
би бол энэ шүлэг яруу найрагчдаг бол их онцгой тийм өвөрмөц сонин содон хүмүүс гэж бол дандаа үргэлж итгэж явдаг. Тэр уламжлалт ирсэн өв соёлыг бол та бүхэн маань хадгалж үлдэхийн төлөө бас энэ сайхан бүзгүүчүүд зүтгэж байгаад бас баярлалаа. Мэдээж залуучууд ирчүүд зөндөө байдаг. Манай яруу найрагч гэл ярихаар л нөгөө дуугийн гой дуулаад байгаа хүмүүс од болоод идэг. Яруу найрагч нь ард нь л байгаад идэг шүү дээ. Тэгж л хараад идэг. Энэ үнэн зөв буруу юу? За яг нөгөө мэдээж ингээд шүлэг төржиж ай төрн тий ай төрцөн байж дуучаа авч байгаа ингээ 3 жигүр гэдэг нь тэр л дээ. Гэхдээ нөгөө дуучин маань яг олонд ингээд нүүр царай болоод явдаг учраас бол одоо дуучид нь илүү танигдаад байдаг. Гэхдээ дуучид маань бид нарыг бас ингээд алдаршуулад явах хэрэгтэй байхгүй юу? Одоо шилдэг миний Азтай юм а миний хайр гэдэг дууг бол дуучин Амина дуулдаг. Яруу найрч урангоо гэж хэлж явдаг юм уу үгүйг нь бол би бас мэдгүй л байгаа байхгүй юу? Тийм шүү нэрээ тийм ээ тэр сайхан уран бүтээлчийг дэмжиж тэр олон мянган үзэгчдийн алга ташлалтанд ор баясаа баярлаа тэр хүн бас амьдраад тийм ээ илүү их үр дүнд хүрээд явж байхдаас ардталт нь энэ яг одоо яруу найрагчийн үүргийг гүйцэтгэсэн шүлгийг бичсэн хүмүүсээ бас дэмжиж явах нь зүйтэй болов гэж боддгийг шүү дээ. Миний хувьд бас энэ баярын ороо хэдүүлээ бас жоохон хар бараа юм ярьж үгүй юу? Гэрэлмаагч маань Алтай тэр сайхан бүсгүүчүүдийн магтан дуулсан шүлгээ, Сүглэмаагч маань хөвгүүдээ сайхан магтан дуулсан шүлгээ уншлаа. Тэгээд сайхан ирчүүдийн магтан дуулсан засаг тааны их орчуудын шүлгээ уншия. Алтай хөгсөлгөнд дээлийн гандавч аргалын гашиг дүрлсэн амаг бардам ирчүүдээ адууны дил засан эрийн хямраар сэргээж арга ухаан эрдэм чадлан жавхаажна. Хөл нүцгэн дэрвсэн сүүний үнэртэй насанда хөдөө нутгийн жавхаа гэр бидэн шингээсэн хөрслөг бор царайгаар хүдэр биеэн чимсэн үүлс уулсан тэрвэрлсэн алтайн тэнгэр дор үлгэр домогт амилсан захиур төмрийн удам эсгэрч хөгжөөсөн салхинда хатсуусан ирчүүд итгэж нөхөрлсөн тангарахта хэд захисан ирчүүдээ. За баяр хүргэе. Та бүхнийхээ энэ сайхан яруу найрагт бас уярч суулаа. Мэдээж хэрэг ирчүүд, бүсгүүчүүд, хөвгүүд гээд энэ сайхан одоо яруу найргуудыг шүлгийг уншиж үзэгч хүмүүнээс багч болов баяссан бахаа гэж бодож байна. Мэдээж гацууртай яриа нэвтрүүлгийн маань цаг заваа гарган хүрэлцэн ирсэн эрхэм гоо бүсгүүчүүд та бүхэндээ эрхэм яруу найрагч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд үнэтэй цагаа хомслон цэнгэр дэлгэцээр одоо үзэгч хүмүүнтэйгээ яруу найргийнхаа жоохон ч болов бас хэсгээс тийм ээ хуваалцаж энэ дээдсээ хүргэсэнд маш их баярлалаа гэж бас хэлхийг хүсэж байна. Хамгийн гашуун дарсны амтанд зол заяа сэрж хайрламар нэгний сэтгэлийн үдийг өөрөө догшдог сайхан бүхнийг хөрөлдөг баярын ширээ тойроод сансан бүхнээ хилээд урд урдхаа өргөё. Гацууртай яриа нэвтрүүлэг энэ төрөж жаргаж байна. Иргэн устдаа төр баяртай үзэгчтэй.